Сайн байцгаана уу? Happy Bell podcast-ийн маань үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаарт маань хувийн стилист, оюун бэлэг эгч маань хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За. Та өөрийнхөө тухай товч танилцуулбал Санхүү бизнесийн удирдлага мэрэгчлээ 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэгээд одоо сүүлийн үед өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу мөрөөдлөө дагаад тий хувийн стилистийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ All Alive Styling Studio гэд байгуулсан. Тэг хүмүүст одоо хувь хүмүүст стилийн имижийн зөвлөгөө өгдөг. Тэгэхээр одоо ер нь таны хийж байгаа ажил чинь ерөнхий үндсэн мэргэжлээс чинь бол нэлээд тэс ондоо өөр байгаад шүү дээ тий. Одоо яагаад энэ стилист гэдэг мэргэжлэр ер нь ажиллахаар болсон бэ? Тий шал өөр. Ер нь бол одоо хүүхэд байхасаа дуртай. Одоо стил загвар тий их дуртай сонирхдог. Тэгээд эргэн тойрны одоо найз нөхдүүд ч юм уу хувцсны сонголт хувцалтан дээрээ зөвлөгөө авдаг, хамт дэлгүүр хийсч одоо нөгөө дэлгүүр явж худалдан авалт хийдэг те шинэ жилийн палаж хэрэгтэй энэ ч гэдэг юм уу те худалдан авалт хийдэг. Тэгээд нэг инээдтэй жишээ гэхээр дэлгүүрт манай нэг найз шинэ жилийн палаж аавна гэж битээр дэлгүүр явж исэн. Тэгээд тэр дэлгүүр явж байгаа л ингээд юм байхгүй байна гэж очиод суучдаг. За болчлоо гэж суучдаг. Би тэгэл хайж байгаа л ингээд хүүшээ энэ аягүй гоё юм шүү гэж палаж гаргаад өгөхөр. Хүүе хаана байсан би окей гоё байна гэж авдаг ч юм уу те. Чи анзаараагүй тэр хүн хайж байгаа шүү дээ те. Тэгтээ тэр хүн өөрөө хараагүй ядраад байна гэж очиод суудсан багт би хайжгаад энэ гоё байна гэж гаргаад өгдөг ч юм уу. Тэгэхээр ингээд одоо цаанаасаа дуртай байсан гэх юм уу. Тийм болохоор тэгээд яг хөө дээрэс нь бас нөгөө одоо ингээ өөр одоо Японы нэг икигай гэдэг ойлголт өгдөг шүү дээ тий. Одоо монголоор орчуулагдаад ном гарцсан. Тэрэн дээр болохоор хүн амьдралынхаа одоо яг нөгөө энэ подкасттай холбоод ярихад бас тий аз жаргалтай амьдрахад одоо юу хэрэгтэй юм бэ, юу чухал юм бэ ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр икигайа олсон хүмүүс болохоор одоо аз жаргалтай амьдрч чинь гэдгийг нөгөө дэлхийн хамгийн өндөр настай хүмүүс аз жаргалтай хүмүүс хаана амьдраад байна гэж судалсан чинь Японы нөгөө Окинава арлын нэг тосгон дээр байсан хүмүүс тосгоны хүмүүс ахгүй одоо нийтээрээ айгүй өндөр насалдаг. Тэгээд бүгд айгүй аз жаргалтай. Тэгээд ямар учиртай юм бэ гэд судлаад гэсэн чинь Японы ики гэдэг нь амьдрал гэсэн утгатай, гай гэдэг нь одоо утга учир гэсэн үг юм байна л да. Тэгэхээр утга учиртай одоо амьдрч байгаа хүмүүс тийм урт настай аз жаргалтай байд юм байна л да. Тэгээд одоо би чинь 20 хэдэн жил ажиллаад одоо нилээн одоо орой ингээд нөгөө карьерийн өөрчлөлт хийж байгаа болохоор бас тэг янз бүрийн юм одоо өөр дээр ажиллаж тэр юмнуудыг бас хийсэн л дээ. Тин чинь одоо намайг эргэн тойрны хүмүүс болохоор ямар амар зөрөгтэй юм бэ ч гэдэг юм уу те. Яагаад ийм шийдэл гаргаваач гэдэг юм уу ингээд айгууд гайхаж байгаа байхгүй. Тэгэхээр би ч гэсэн бас ер нь өөрөө одоо тэр икигай эдрийг бас судалж ирсэн, бодож ирсэн. Тэгэхээр тэн дээр юу байдг вэ гэхээр чи юу хийж ийн тэрэндээ одоо дуртай байна уу те пашн байна уу одоо монголоор тэр гал хүсэл гэдэг байгаа шүү дээ тий гал ирмэлзэл чамд байна уу чи хийж байгаа юмнасаа таашаал авчийн уу гэдэг нэг тийм байгаа тий хоёрдугаарт нь чи юу хийхдээ сайн бэ юундаа сайн бэ тий гуравдугаарх нь чиний хийж байгаа юм чи ер нь хэрэгтэй юм уу одоо хүмүүст хэрэгтэй юм уу эрэлт байгаа юм уу тий дөрөвдүгээрх нь болохоор тэгээд эрэлт байгаа тэр юм чинь чамд мөнгө олж ирэх юм уу яг Японы яг үндсэн икигайд нь бол энэ мөнгө санхүү нэг байдгүй юм байна л да. Тэгвэл тэрийг одоо яг нэг орчин үетэйгээ хослуулад ингээд мөнгө санхүүтэй холбогдсон амжиргаанд хэрэгтэй ялтчгүй чухал асуудал учраас тий. Тэгэхээр яг нөгөө энэ дөрвийн нийлсэн огтлцол дээр байгаа юмаа хүн олж чадах юм бол аз жаргалтайч байж чаддаг мөнгө төгрөгөөч олдог тийм утга учиртайч байж чаддаг хүнд хэрэгтэй юмач бий болгох юм байна л да. Хэрвээ хийж байгаа ажилда хүн одоо юугүй байх юм бол хүсэл сонирхол таашаалгүй байх юм бол чи айгүй тухтай мөнгө олно айгүй амархан ингээд айгүй амархан ажиллаа хийчихнэ. Гэхдээ чам тийм одоо баяр баясгалан байхгүй юу тий ингээд нэг өглөө баярлаад сэрэх ч юм уу тийм баяр баясгалан байхгүй. Чи магадгүй одоо юу гэдэг
хамгийн дуртай ажиллаа хийгээл хамгийн сайн юмаа хийгээл тий хүн хэрэгтэй юм хийгээд хэрвээ тэр чинь мөнгө төлдөггүй болвол тий ямар ч хэрэггүй одоо амьдрахад одоо хэцүү болно шүү дээ тий гих мэдчлэнгээр ингээд нэгэн дутуу бол яг нэг асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дөрвийн яг дөрвөлнгийнх нь одоо огтлцол нийлбэр дээр байгаа ажиллаа хийсэн тохиолдолд тэр ажил хүн хоёр ажил биш ингээд нөгөө хобби одоо ажил болдог гэдэг. Тэгээ хобби ажил болсон тохиолдолд чи хизээч ажилдгүй маа гэдэг үг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг тэгээд би тэр икигая юу вэ гэд хийгээд үзээд л одоо энэ стилист юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээл тэгэл зөрөгтэй шийдсэн шүү дээ. Ер нь бол тий. За тэгээд энэ мэрэгчлэр ажиллаж эхлээд бүх насны хүмүүст одоо стилистийн зөвлөгөө өгдөг гэсэн үг. Тий, бүх насны хүмүүст. Одоо манай хамгийн залуу нь 16 настай. Оо, тийм үү. Тий, хамгийн настай хүн 70 настай хүн байна. Тэгэхээр одоо 16 настай гэдэг нь надад их сонирхолтой байна л та. Тэгэхээр 16 нас гэдэг чи одоо 10 жилийн хөвгт гэсэн үг шүү дээ, тий. Тэнгүү зөвхөн нэг юм ажлын байран дээр гарцсан бүр нэг юм том хүн болсон хойноо гоё хувцас өмсөөл тий стил имиж дээр анхаарна гэсэн ойлголт бол бас биш юм байна. Тий, айгүй зүв баахгүй. Ээж нь яг нэг өөрөө би ингээд айгүй хамаа намаагүй хувцалтгаа би ингээд өөртөө ач холбогдлохгүйсээр байгаад нэг хүүхэд намайг дуурайгаад ингээд адилхан болоод байна. Би тэгээд энд ингээд санаа зовоод одоо ингээд тэгээд айгүй мундаг ээж байгаа байхгүй хүүхэдтэй тэгээд ингээд анхаараа санаа зовоод. Тэгээ 16 нас гэдэг чинь өөрөө бас том хүн болцсон байхгүй би даасан хувь хүн болцсон. Тэгээ 16 та хүүхэд бол ээж аавынхаа хувцсыг хэлж өгсөн хувцсыг одоо өмсгөө болцсон тий өөрөө сонголтоо хийж байгаа. Өөрийгөө хизээ гоё харагдах уу хизээ тухтай байх уу одоо юу надад зөгтгүү ч гэдэг юм уу тий ингээд тодорхой хэмжээнд өөрийн гэсэн одоо ойлголттой болж эхэлж байгаа болцсон ер нь тий. Тэгээ энэ нь болохоор цаашдаа ер нь өөрөө энийгээ мэдээд авчих юм бол бүх насан туршид нь хэрэгтэй айгу үн цэнтэй зөвлөгөө байхгүй юу. Одоо нэг удаа энэ хувцсыг одоо зөвхөн энэ өмдийг энэ цамц дээр өмс гэж хэлж өгөхөөсөө илүү одоо би ямар биетэй юм бэ? Ямар хувцас яаж өмсвөл зүгээр юм бэ? Ямар өнгө зөгтөх юм бэ ч гэдэг юм уу. Ингээд юмаа үндсэн ойлголтоо ойлгоцсон хүн бол ингээд эмэгтэй хүн те насан туршдаа ингээд гоё харагдах, өөрийгөө одоо гоёор илэрхийлэх, өөртөө ихтэй байх ингээд бүх мэдлэгээ энэ суур мэдлэгээ энэ жоохон дээрээ олоод авчна гэдэг чинь өөрөө айгүй үн цэнтэй чухал юм гэж ойлгож байгаа шүү тий. Тэгээ яг ер нь одоо гадаад стил имижтэй холбоотой маш их судалгаанууд байдгийн байна. Одоо их сонирхолтой бидний анзаардгүй жижиг юмнууд. Жишээлх юм бол одоо зөөгч эмэгтэйг үсэнд нь цэцэг зүгээл одоо үйлчлүүлэхэд жишээлх юм бол тип нь ингээд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн тийм судалгаа байгаа юм. Тэгэхээр хүн одоо юу гэдэг энэ хүн одоо цэцэг зүүцсэн байна. Тэгэхээр би илүү өгнө гэж бодохгүй шүү дээ. Гэхдээ тэр хүн таатай сэтгэл төрүүлж जैन. Тэгэхээр одоо арай илүү мөнгө өгч байгаа байхгүй юу? Бас нэг жишээ гэх юм бол одоо оюутан охиныг тийм одоо айтайхан хувц өмсгөө те юбк өмсгөөд трико өмсгөөд юм цэвэрхэн айтайхан хувц өмсгөөд одоо кемп дээр мөнгө гуйлгасан байгаа хгүй хүмүүсээс надад мөнгө хэрэгтэй байна туслаач надад мөнгө өгөөч гэд тэгсэн хүмүүсийн 81% мөнгө өгсөн байгаа нь тэр охинд гэтэл тэр охиныг зүгээр л хамаагүй те шорт бодолох өмсгөл ердийн ингээд нөгөө гадаад үзмжийг анхаарахгүй тоохгүй зүгээр зогсоогоод мөнгө гуйхад 31% мөнгө өгсөн байгаа хгүй тэгэхээр тусалсан гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ юу харуулж ийн гэхээр хүмүүс яалтчгүй л одоо тэр одоо гоо сайхан айтайхан одоо өөртөө анхаарсан айтайхан харагдаж байгаа хүнд илүү одоо анхаардаг. Тэр нь одоо амьдралд нь чухал мэдлэг болж байна л гэсэн үг байхгүй энэ 16 та охины хувьд бол тий амьдралд нь аюу хэрэгтэй мэдлэг болж байна л гэсэн үг. Тэгэхээр хамгийн өндөр настай нь бол 70 настай байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо стил имиж олоход бол оройтдаггүй гэсэн үг байна шүү дээ тийм үү? Стил имиж олоход оройтно гэсэн үг байхгүй. Өөрөө тэрэндээ одоо цаг үе болгонтой хүн өөрчлөгддөг. Тэг хүн өөрчлөгддөг амьдралын хэмнэлтэй, ажил мэргэжилттэй, биеийн хэлбэр галбиртай гэд ингээд олон юмнаас хүчсэн зүйлээс хамаарат өөрөө ч гэсэн хувь хүн өөрөөсөө дотроос өөрчлөгддөг ш тэ хүсэл сонирхол нь үзэл бодол нь өөрчлөгддөг. Тэгэхээр тэрнтэй холбоотой ингээд өөрчлөгдөж болно. Тэгэхээр тэр өөрчлөлтөнд оройтно гэсэн ойлголт байхгүй. За хүн ер нь та түрүү ихэнд нь ярьсан шүү дээ ингээ хүн хийж буй амьд ажилласаа аз жаргалыг мэдэрч ээж
Тэ урт удаан насалдаг, амьдралын илүү утга учиртай байдаг гэд та ер нь энэ хийж байгаа ажилласаа хэрхэн аз жаргалыг ер нь мэдэрч авдаг вэ? Миний нөгөө мэрэгчлээ сольж нөгөө аз жаргалтай болох те одоо би өөрөө аз жаргалтай байх, хүмүүсийг аз жаргалтай болгох гэсэн одоо хүсэл маань юу байсан бэ гэхээр ер нь эмэгтэй хүн аз жаргалтай нэг ч гэсэн эмэгтэй хүн аз жаргалтай байгаасай тийм үг өгдөг шүү дээ. Ээж аз жаргалтай байх юм бол гэр тэр чихэр аз жаргалтай гэх те. Тэгэхээр тэрэн шиг ингээ эмэгтэй хүмүүс өөрөө ингээд нөгөө аз жаргал түгээдэг те ингээд дэлгэрүүлдэг түгээдэг ингээд гоо сайхан байгаад орчиндөө ингээд таатай сайхан байдлыг түгээгээд ингээд жаргалтай байгаасай гэдэг хүслээрээ л одоо тэр нь намайг жаргалтай болгох юм байна гэж би бодсон байхгүй юу. Тэгээ ер нь хүмүүс ингээд одоо сургалт орсны дараа ч юм уу те яг ингээд зөвлөх одоо стилийн зөвлөгөө аваад ингээд өөрчлөгдсөний дараа ингээд хүмүүс яг нүд сэргдэг байхгүй юм хитэн хүмүүс ингээд нүд сэргээд хүүшээ тийм биш те нэрээ энэ надад гоё зөгч штэ ямар гоё юм бэ энийг юусоо би бодож байгаагүй юм биш штэ ч гэдэг юм уу тэгээд их хөөрхөн за би одоо яг тэгнэ гэл би одоо яг гараа тийм юм авнаач гэдэг юм уу те одоо би яг одоо ингэнэ гэд ингээд нөгөө гоё тэр нь ингээд нүдэн дээр нь харагдаад ингээд баярлж байгааг нь одоо харахаар надад айгу гоё жаргалтай байдаг байхгүй юу тийм ингээд зүгээр харахад л айгу тийм ойлгомжтой тэр чи хүн ингээд баярлаад гоё байна гэхэр чи айгу тийм гоё идэг заашгүйтэй гэл бид араас нь тэгээд яасан нөгөөдхөө болсон уу тэгсэн үү гэл ингээ ярахаар ингээд айгүй тийм хөөрөөл тийм тэгсэн штэ би ингэсэн байхгүй энэ болж гин үү гэд ингээд тэр нь надад айгүй тийм гоё санагддаг аз жаргалтай тийм бусдыг аз жаргалтай болгосноос өөрөө эргээд тэрнээсээ кайф аваад штэ тэгээ эмэгтэй хүн чи өөрөө гоё сайхан байна гэд бодохороо өөртөө ямар ихтгэлтэй байдаг үлээ те тэгээ өөртөө ихтгэлтэй байгаа тохиолдолд ярьдаг штэ хүний энэ биеийн хэлбэр юу одоо поз байрлал хүртэл өөрчлөгддөг гэж байгаа байхгүй ингээд цаанаас өвд бид нар ингээд бодоогүй байхад байрлал хүртэл ингээд одоо өөртөө ихтгэлтэй одоо посто болно те тэгээд бид нар тэрний чинь нөгөө дам нөлөөн те хүн өөртөө ихтгэлтэй ингээд өөртөө ихтгэлтэй одоо посттой байх ингээд явж байгаа алхаж байгаа орж ирж байгаа хүнтэй ярьж байгаа ингээ өөртөө ихтгэлтэй байхад хүн тэр хүн таатай хандах байхгүй таатай хандна одоо ихтгэл үнэмшил төрн те харилцаа ингээ шал өөр болно гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг бид нар заавал одоо юу гэдэг янз бүрийн айхтар судалгаа янз бүрийн юм гэхгүйгээр бид нар өөрсдийнхөө хувийнхаа амьдралд мэдж байгаа шүү дээ те гоё одоо шинэ жилээр гихтэл яадаг үлээ бид нар ингээ гоёлын палаж өмсөд үсгэцгээ янзлуулад нүур амаа бодулцсан үедээ эмхтэй хүн ямар байдаг үлээ цаанаасаа ингээд юу гоё идэг үсттэй ингээд суудал явдал гიშгээр үг яриа хүртэл өөр болол тий өөрийн мэдлгүү тэгдэг. Яг тэрийг дагаад нөгөө хамт ажилтдаг хамт байдаг эрэгтэйчүүд маань яадаг үлээ. Тийм гоё байгаа эмэгтэй хүний чинь хараад эрэгтэй хүн цаанаасаа харьцаанд бас шал өөр болдог шүү дээ тий. Тэгэхээр яалтчгүй л энэ нөгөө гадаад үзэмж энэ чинь бидний дотгошоо өөрийн сэтгэл санаанд нөлөөлөхөөс гадна гадагшаага бас нөлөөлж хүмүүс бидэртээ яаж харьцахуйд нөлөөлж байгаа. Тэгээ энэ буцаад эргэн тойрны хүн одоо бидэртээ сайхан харьцах юм бол надад таатай байгаад би дахиад илүү сайхан л байна үстэй. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд ийм эрг холбоо байгаа байхгүй. Одоо таатай, тааламжтай ийм эрг холбоог бий болгож байна гэсэн үг байхгүй. Өөртөө итгэлийг бас өөртөө итгэх гол нь тий өөртөө итгэлийг биелгаад өөртөө итгэлтэй одоо байгаа хүн чинь ингээд тийм энерги цацруулна аура гэдэг ааш тийм энерги цацруулна тэр нь эргэн тойронд нь мэдэгдэнэ нөлөөлнө тэгээд өөртөө итгэлтэй маш их нэг судалгаанууд байдаг штэ бас одоо ажилд орох интервьюнд хүн ингээд нөгөө айтайхан хувц өмсөд өөртөө зогсон тий ажилд хэрэгч одоо энэ ач холбогдол өгсөн би нэг тийм үг хэлээд байгаа ш нэг ач холбогдол өгсөн одоо тийм хувцастай хүмүүс ажилд авах ярилцлага нь амжилттай болох одоо боломж нь өндөр байдаг гэж батлагдсан шүү дээ тий одоо өөртөө итгэлтэй сайхан харагддаг хүмүүсийн олдог орлого нь өндөр байдаг тий бидний энийг хэлэхдээ одоо юу гэдэг одоо тэр хүн ур чадваргүй байна ч гэдэг юм уу айгүй хуурамч байна ч гэж бодож магадгүй. Тэгтэл амьдрал шудраг биш хүлэн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу тий. Тэгэхээр амьдрал дээр тийм юм байдаг бидний хүссэн хүсээгүй энэ хандлага байдаг хүнд таатай хандсан хүнтэй хүн өөр байдаг гэл юмнууд ингэ байгаа байхгүй ялтчгүй. Нааха. Тэр нөгөө гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг аварна тий байна. Тий. За. Тэгэхээр одоо та өөрийнхөө хоёр дахь мэргэжлийг ингээд
бий болгосон гэсэн үг байна шүү дээ, тий. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. За ер нь таны бодлоор аз жаргалтай хүн гэж ер нь ямар хүнийг хэлэх вэ? Таны талаар юу гэж боддог вэ? Аз жаргалын нэг 3 тулгуур байдаг гинэ. Тэр нь юу вэ гэхээр хийж байгаа юмдаа тийм нөгөө таашаалыг мэдэрдэг. Ер нь амьдралаас ч юм уу те байгаа юмнасаа байгаа зүйлээсээ таашаалыг мэдэрдэг. Тэгээд одоо байгаагаасаа утга учирыг мэдэрдэг. Тэгээд одоо оролцоо одоо хүнтэй тэр хийж байгаа зүйлдээ өөрөө одоо ямар сонирхолтой оролцоотой байна вэ? Аль эсвэл тэр одоо эргэн тойронд байгаа харилцаа хүмүүстэйгээ найз нөхөд гэр бүл ажлын орчин үйлчлүүлэгчид хүмүүстэй байгаа харилцаа ч нөр утга учиртай байх юм бол хүн хамгийн одоо аз жаргалтай байдаг гинэ. Тэгэхээр тэр надад айгүй ингээд үнэн санагдчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зөвхөн ажлаар хөлмөр юу нэг хязгаарлагдахгүй шүү дээ тий. Ер нь бүх юм дээр л одоо баяр баясгал ингэ мэдэрчээвэл нөгөө талархчихвэл тий байгаа юмдаа талархаад байгаа юмаа үнэлж чадчихвэл тэгээд миний ингэ байж байгаа нь утга учиртай байна, би чухал байна гэдгээ мэдэрчээвэл тэг хүн аяг аз жаргалтай байх юм байна л да. Тэгээд утга учиртай харилцаа байх юм бол нөгөө Харвардын хамгийн алдартай 80 хэдэн жилийн хугацаанд үргэлжилсэн нэг аз жаргалын судалгаа гээд байгаа штэ тий. Тэгээд тэрнээс аяг хамгийн сонирхолтой нь гарсан үр дүн нь одоо хүний амжилт одоо хүний аз жаргал одоо юунаас хамаард юм бэ гэсэн чинь хүссэн нөгөө бидний хүлээж исэн хариулт гараагүй гэж байгаа байхгүй. Тэг ямар хариулт гарсан гэхээр хүний амьдрал утга учиртай харилцаан дээр тогтдог юм байна. Хэрвээ чи одоо урт хугацааны үнэн чудраг дэмждэг, ойлгодог, тий утга учиртай хүчтэй тийм харилцаатай болвол хүн аз жаргалтай байдгийг гинэ. Гэж гарсан аз жаргалтай байж урт удаан насалдаг гэж гарсан байна л да. Тэгэхээр хүн хоорондын харилцаа хүн нөгөө нийгмийн амьтан гэдгээрээ тий хүн хоорондын харилцаа нь ойлголцдог тэр хүндээ хэрэгтэй гэдг нь энэ одоо энэ харилцаанд би чамд одоо жишээлх юм бол тий ямар нэгэн байдлаар хэрэгтэй байна, утга учиртай байна гэдгийг мэдрэх нь аюу аз жаргалтай юм байна л да. Тэгээ би тэрнтэй бас аюу санал нийлж байгаа. Тэгэхээр Happy Bell podcast-ийнхаа одоо зочин болгоноос юм нэгэн асуултыг асууя гэж шийдсэн байгаа. Тэгээ энэ нь болохоор аз жаргалыг ингээд 1-10 оноогоор дүгнэх юм бол таны хувьд ер нь та өөрийгөө хэдэн он аз жаргалтай ер нь хэдэн он өгөх вэ? 8 магадгүй. Яагаад? Үгүй яг би л одоо сэтгэл хангалуун байгаа. Тий амьдралд хизээч дандаа амар тэгш байдгүй тий. Гэхдээ зүгээр ерөнхийдөө бол одоо айгу happy одоо аз жаргалтай байгаа. Гэхдээ 100% аз жаргалтай байна гэж бол байдгүй бах. Тэгээ байхгүйгээс гадна ер нь нэг жоохон нөгөө дутуу дүүрэн билүү нэг тийм үг гэдэг чинь Монголын тий. Тийм байвал хүн бас айгу гоё байх. Тэгэхээр би одоо нэг би 10 гэж ирснээс илүү 8 гэхэр цаана нэг жоохон байгаа даа гэдэг чинь нэг юм хүлээгээд гэж бас нэг юм хүлээлттэй гэх юм уу догдолтой биш бас нэг өшөөч гоё юм болно да. Өшөөч гоё юм байгаа даа гэж бодохоор айгу тийм гоё байх л гэж бодож чинь тий. Тэгэхээр одоо та ингээд 50 стилистээр ажиллаж байгаа. Өмнө нь хийжсэн ажил нь болохоор нэлээд өөр тий. Тэс ондоо бизнесийн удирдлага тий. Тэгэхээр 20 хэдэн жил ажилласан гэж байна. За энэ талаараа та дэлгэрэнгүй ярил. Тий би санхүү эдийн засгийн дээд сургуулийг банкны эдийн засгчаар бакалавр мэргэжлэр төгссөн. Тэгээд санхүүгийн мэргэжлэр ажиллаж агаад тэгээс дараа нь Япон улсын засгийн газрын тэтгэлгээр бизнесийн удирдлагын магистр сурч одоо магистр зэрэгтэй. Тэгээд MCS Group-т одоо on off одоо 20 гаруй жил ажилласан. Нэгтлэн бодогч хийж ирсэн, хүний нөөцийн менежер хийж ирсэн, бизнес хөгжлийн менежер, сүүлд Uniservice Solution гэдэг компани дэд захирал хийж ирсэн. Тэгээд 2015 4 оноос би одоо хуваараа бий дагаад гараад хүний нөөцийн менежментийн чиглэлээр консалтинг үйлчилгээ бас үзүүлж ирсэн. Тэгээд одоо бизнесийн салбарт ажиллаж 20 хэдэн жил ажилласан энэ нөгөө ажлын туршлага тий олж авсан мэдлэг нар маань одоо энэ шинэ мэргэжилт маань аягүй тус болж байгаа мэдээж тий. Тэгээд одоо харилцагч нараа одоо өөрчлөлөгч нараа илүү ойлгох яг одоо стилийн ямар одоо хэрэгцээ байдгүй, өөрийгөө яаж илэрхийлдэггүй,
одоо тэр нь одоо өөрийнх нь ажил карьерт яаж нөлөөлдөг те зөвхөн стилээр тогтохгүй одоо бие яаж авч явах уу өөрийгөө хэрхэн илэрхийлэх үг ярианы онцлог гэдгээс ихсүүлээд ингээд одоо өөрийн биеэр туулсан одоо энэ ажлын туршлага маань одоо энэ шинэ одоо ажилт маань их дэмтэй байгаа. Одоо энэ болгоныг бол одоо ажил дээр энэ ажил дээр хэрэгэлдэг. За тэгэхээр хүмүүс чинь нөгөө нэг эрхэлж буй ажил хийж буй ажлаасаа ингээд хамаараад стил имиж нь ингээд өөр байгаад байна шүү дээ. Энд дээр одоо ялгарах онцлогууд юу байдаг вэ? Яг зөв. Одоо хүн өөрийнхөө стилийг тодорхойлоход зөвхөн одоо биеийн хэлбэрээр ч юм уу те өөрийн зөвхөн хүсэл сонирхлоор ч юм уу гэж ингэж хязгаарлагдахгүй маш олон зүйлийг авч үзэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэрний нэг хэсэг нь бас энэ одоо ажил мэргэжил те амьдралын одоо хэв маяг гэх мэтэр ингээд олон юм одоо харгалзаж үзэх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо амьдралын хэмнэлэхэд хүүхдтэй одоо хүүхдүүдэд цэцэрлэг сургууль зөөдөг нохойтой ч гэдэг юм уу ийм хүн одоо ингээ өндөр өсгийтэй гутал өмсөд яваад ах одоо бас айгүй хэцүү байдаг шүү дээ. Ингээ зүгээр практик. Тэгэхээр стил гэдэг нь одоо ингээ гоё л харагдчихвэл яад ингээд яваад ах биш байхгүй юу? Яг чиний амьдралын хэмнэл зөгч гин үү? Тэрэнд чин таарч гин үү гэдгийг айгүй сайн бодолцсон чамд тухтай байна уу? Таатай байна уу? Нөгөө төрөний хилдгээр өөртөө ихтэй байна уу гэдэг айгу анхаарч байгаа учраас те тэгэхээр ажил мэргэжил бол маш чухал одоо авч үзэх хэрэгтэй юм те ийм үг гэдэг чинь чи хаана байхыг хүсэж чинь хэн байхыг хүсэж чинь чи тэгвэл яг тэрэнд тэгж хувцлаа тэгвэл тэр чинь чамд ирнэ гэд одоо чи дарга байхыг хүсэж явах юм бол те захирал байхыг хүсэж явах юм бол чи захирал шиг хувцлаа гэж улс төрч одоо амжилттай нөлөөтэй одоо хүчтэй улс төрч байхыг хүсэж ивэл чи яг тэгж хувцал тэгвэл чи тэгж одоо хүлийн зөвшөөрөгдөнө гэсэн үг байна. Чи өөрөө тэгж хувцлах юм бол тэгж мэдэрнэ. Дээрэс нь хүмүүст тийм нэг аураагаараа нөлөөлөх байхгүй. Тэгэхээр энэ дээр дахиад нэг сонирхолтой судалгаа ярихад нөгөө юу лабораторийн юм цагаан халаад өмсүүлээд судалгаа хийхээр хүмүүс шал ингээд нэг үзүүлэлт нь өөр болчихно гэж байгаа байхгүй. Одоо юу гэдэг халаад өмсүүлчихэд ингээд эндээс алдаа ол гэхэд маш сайн олж ийн гэж байгаа байхгүй. Тэгээ эмч болгоод эмчийн халаад өмсгөөд ингээд судалгаа хийхээр дахиад ингээд одоо өөрөө цаанаасаа би чи айгу алдаа хийж болохгүй хариуцлагатай хүн гэд ингээд юм өөр болж чинь гэж байгаа байхгүй. Бас нөгөө супермений хувцас өмсүүлэхээр бид нар хүүхдүүд супермений хувцас өмсөөл ингээд хөөрдөг штэ тий. Тэгэхээр бид нар тэр зүгээр хүүхд гэж бодоод тэр чи үгүй бид нар ч гэсэн том хүнд ч гэсэн супермений хувцас өмсүүлэхээр тодорхой хэмжээнд нөлөөлдөг байгаа байхгүй. Өөртөө ихтэй хүчтэй мэдрэмж төрдөг гинэ. Тэгэхээр хувцас ингэж хүний өөрийн чинь дотоод сэтгэлд нөлөөлж байгаа учраас тий хэрвээ чи албан тушаал дээр ажил дээрээ хүлийн зөвшөөрлтийг хүсэж ивэл хүчтэй харагдахыг хүсэж ивэл гэдэг юм уу те тэгвэл чи пауэр дрессинг гэдэг үг байгаа шүү дээ те хүчтэй одоо имиж бүрдүүлэх хэрэгтэй тийм хувцас өмсөх хэрэгтэй одоо костюм ч юм уу тэр чин зөвхөн эрэгтэйчүүдийн хувцас биш эмэгтэйчүүд ч гэсэн одоо өмсөж штэ костюм бичиг хослол ийм шулуун эсгүүртэй одоо загварын хувцснууд те одоо жоох биетэй материалтай шулуун одоо юу гэдэг цэцэг чимэг болсон ийм намирсан ийм эмхтэлэг байна те тэгэхээр илүү одоо эсгүүртэй костюм тийм хувцас өмсснөөрөө чи илүү одоо хүчтэй харагдах жишээтэй байгаа байхгүй тэгэхээр ажил хөдөлмөр бол хүний стилийг тодорхойлоход маш их нөлөөтэй бас нэг чухал үзүүлэлт. Тэгэхээр чи өөрийгөө яаж илэрхийлэхийг хүсэж байна. Тэрэндээ орчин нөхцөлтэй бас цогцох хэрэгтэй тий. Өнөөдөр зүгээр нөгөө ийм оверсайз хувцас модонд орцсон, энгийн хувцас модонд орцсон гэд нөгөө нийтлэг харж байхад их гоё офисуудаар ингээд манай хүмүүс яадаг гэх ингээд нөгөө гүйлтийн пүүз өмссөн, эрт пүүз өмссөн тий ингээд нэг ийм нийлэмгэр нөгөө теди ноосон цамц өмссөн явж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр гоё оффист тэгээд тэр одоо чухал ажил хийж байгаа бол бас тэрийг хүндлэх ёстой. Өөрөө тэрэндээ бас таарах ёстой. Яг тэр нь чамд тухтай байж болно. Гэхдээ хүн чамааг яаж хүлээж авах вэ тий? Одоо ингээд өвөл нөгөө юу жиг нөгөө гутал өмссөн, эртүүз өмссөн, теди өмссөн л ингээд явж байгаа хүнийг чамааг одоо хүн за энэ ч нэстэ мундаг шүү менежер болгочоо гэж харахад их л мундаг байж менежер болно та тий. Тэгэхгүй чи бас амархнаар ингээ хувцас солилцоход их тийм хэцүү асуудлаа шийдэхээс өмнө одоо маш амархнаар бас шийдчихэж байна гэсэн үг байхгүй. Энэ дээр би бас нэг юм санчлаа. Нөгөө түрүү мэрэгжил солиход айгүй аз жаргалтай болгодог гэдгсэн штэ. Яагаад одоо би мэрэгчлээс солисон аз жаргалтай гэд
хүмүүс ингээ аз жаргалтай болоход ингээд аюу хэцүү юм байгаа хгүй одоо дотоод сэтгэлийн амар амгаланч гэдэг юм уу тий зүрх сэтгэл таашаалтай байх мах гэл тий тэгэл нэг сэтгэл зүйч мөчтэй холбоотой аюу хүнд юмнууд байгаа хгүй юу гэтэл яг адилхан нөлөөтэй магадгүй илүү ч мэдгүй тий нөлөөтэй. Гэхдээ аюу амархан шийдчих хамгийн энгийн тэгж жаргалтай болчих асуудал бол зүгээр л гадна талын стил имиж байгаа байхгүй. Тэгэхээр яг магадгүй тэр сэтгэл зүйд тэр чухал юмнууд нь бол одоо өөрийгөө ойлгох, хайрлах, хүлийн зөвшөөрөх тий сэтгэл дүүрэн байх мах чинь бол аюу өөртөө ажиллах хүнд юмнууд байхгүй. Тэгэхээр эхний ээлж нь магадгүй зөвхөн хувцас солиод үсээ гоё янзлчаад яхаар тэд нар чинь дараагийн юм чи аюу амархан байж иж магадгүй гэж тэгж би ер нь бодоод их амархан байдлаар нөлөөлж болох юм байна гэж бодсон шүү. За. Тэгэхээр зарим үед ингээд хүмүүс ингээд сэтгэл санаагаарч бай ямар нэгэн зүйл дээр ингээд дундалтанд орсон үе байдаг штеп. Тэр үедээ ингээд нөгөө эмэгтэйчүүд бол ингээд үсгэзээ тайрна гэж стил имижд огцом өөрчлөлтүүдийг хийх тохиолдол гардаг. Энэ ер нь тэр хүний сэтгэл зүйд айгүй хүчтэй нөлөөлж байна гэсэн үг байх нь шүү дээ. Яг үнэ. Ийм үг гэдэг шүү дээ. Сэтгэл санаа тогтургүй тийм хямарсан үедээ бити шийдвэр гаргачээ гээ тий. Гэхдээ би энэ дээр тэр стил имиж дээр бол би энэ дээр нэг санал нийлдэггүй. Харин ч яад эсрэгээрээ тий зөрөгтэй өөрийгөө өөрчлөө. Түрүүний миний ярьснаар тэр хувцас солиод одоо суперменийн хувц өмсгөр хүн айгу супер ингээ мэдэрч чинь гээ тий. Тэрнтэй адилхан чи өөртөө таалагдах стил имижээ өөрчлөөд шин төр бүрдүүлээ. Тэр чинь өөртөө таалагдах юмыг л өөрчилж байгаа ш. Тэрнээс улам өөрийгөө даун болгож одоо муухай болохгүй л ойлгомжтой ш. Тэ өөртөө таалагдах юм өөрчилж байгаа учраас тэр бол айгүй зөв айгүй амархан айгүй зөв арга гэж бодож байна би. Тэгээд түрүүний хэлдгээр нөгөө гадаад үзмжээ өөрчилснөөр хүн өөртөө одоо аз жаргалтай болох айгүй амархан арга гэдгийгсэн шүү дээ. Тэгээд эхлээд одоо сэтгэл санаагаа нөгөө альва нөгөө шархан хугацаа эрэхтэй гэдэг. Тэгээ хамгийн цаг хугацаа хамгийн шарахыг идэх гэдэг. Тэгээд тэр цаг хугацаа болтол тэгэл ямар ч гэсэн өөрийгөө одоо чатгаараа өөрчилчихлээ л да. Тэгээ айгүй амарханаар. Тэгэж нөгөө эмгтээчүүд ингэдэг чинь нөгөө өглөө ингээ нүрээ гоё бодаад өсөө гоё янзлаад ингээ гоё хувцас өмсөө гарсан үед ингээл хаа явсан газараа ингээл толь байх болгонд толь руу нэг ингэж инээж харчаал тий. Тэгэл яваад тэр болгондоо ингээд хүн чинь аз жаргалыг өөрөөсөө ингээд мэдрээд штэ тий. Илүү өөртөө ихтэй болоод байна гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө хэрвээ одоо өөрийгөө одоо итгэлгүй нэг яаруу санд руу гарцсан ч юм уу тэгээ бид нар тэгэл нэг нойр муутай хоноод ядраад нэг ингээд онцгүй үе байдаг штэ хүн болгонд л байдаг. Тийм үед ингээд бид нар яадаг үл ингээд хүнтэй бити тааралдаасаа гэж зүхтаал дуу ич ингээд хоошоо ороод тэ аль болох ингээд тэр тусмаа бид нар чи хүнтэй тааралтаад бүрэл улам хэцүү байдалд орол тэ. Тэгээд нөгөө түрүүний ярьдгаар ингээд ийм эрг холбоонд ороод байгаа байхгүй. Түрүүн би нөгөө одоо эрг позитив одоо холбоог нь ярьсан бол одоо энэ чинь ингээд негатив холбоо болчихж байгаа зү тэ ингээ өөртөө итгэлгүй байна. Тэрнээсээ болоо харилцаанаас зүхтах тусмаа эргэн тойрны хүн таагүй харьцан тэгэх тусмаа улам өөртөө итгэлгүй болно гэл яг ингээд тэр нөгөө тойрогч эргээд байгаа байхгүй юу. Тэгэхээр миний нөгөө хэлээд байгаа юм стилтэй байна гэдэг нь амар ялцал ганган байна гэсэн үг шээ. Жохон эфорт гаргаж байгаа. Энэ чинь аюу амархан аргаар чи өөрийгөө одоо аз жаргалтай болгох, өөртөө итгэлтэй байх аюу олон юмд ингээд сайнаар нөлөөлөд байгаа шүү л гэд хэлээд байгаа. За. Тэгэхээр ер нь стилист хүн ер нь мэрэгжлийн ямар ур чадруудтай байх ёстой вэ? Одоо энэ стилист гэдэг нь хүний ингээ хувийн дотоод мэдрэмжийн асуудал юм уу? Эсвэл бол практикаар ингээд суралцаад мэдээд болчдөг зүйл юм уу? Эсвэл хэрвээ энэ хоёр хосолдог бол хид хидээ хувьтай байж иж ер нь стилист болдог вэ? Энэ талаар та юу гэж бодож байна? Стилист бол одоо илүү нөгөө яг шинжлэх ухааны нэг дээр нэмэх нэг гэдэг тийм сурдаг мэрэгжил гэхээсээ илүү би бол одоо өгөгдөл байх гэж энэ өгөгдөл илүү гэж бодож байна. Одоо ялангуяа энэ нөгөө хувь хүний стилист гэдэг мэрэгжил бол шинэ мэрэгжил. Одоо өмнө нь бол одоо юу гэдэг fashion stylist, art stylist, celebrity stylist гэдэг зөвхөн нөгөө одуудад тэ мөнгөтэй хүмүүст, урлагийн хүмүүст хамаатай улс төрчдөд ч юм уу юм хамаатай хязгаарлагдмал хүрээнд байдаг одоо luxury service үйлчлэгээ байсан болвол одоо хувь хүний стилист гэдэг шинэ мэрэгжил одоо шинээр бий болоод ингэснээрээ энэ нөгөө ердийн хүмүүст энэ одоо өмнө VIP гэсэн үйлчлэгээ ингээ ердийн хүмүүст хүртээмжтэй бизнес болсон байгаа байхгүй юу. Тэгээд
стилист хүний хувьд яг нөгөө түрүүний хэлдгээр яг тэр шинжлэх ухаанаар ингээ батлагтаад л яг энийг дагах хэвээр ийм дүрэн байгаа, ийм теори байгаа гэдээ хасаа илүү хувь хүний стил тэр тусмаа хувь хүн болгонд зохицсон одоо стилийн стилийн имижийг олж их тодруулах, тэр тухайн хүний давуу талыг тодруулах, сул талыг нуух гэдэг яг тухайн хүн дээр тохирсон стилийн дээр ажилдаг учраас тэн дээр ингээд сураад чэйжлээд ах юм бол ер нь байхгүй. Одоо тэгээ хувь хүний стилистээр дүрэн бити дагаа гэдэг дүрэн байдаг байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр тэрэн дээр бол ингээд айхтар сурхаасаа илүү одоо хүний мэдрэмж тэгээд дээрэс нь одоо энийгээр ажиллах сонирхол, хүсэл сонирхол тэ ур чадвар тий одоо нөгөө туршлагаар болж авсан ур чадвар тийм юм л айгүй хэрэгтэй гэж ойлгож гэхдээ мэдээж юм болгонд бас одоо суур ойлголтууд байдаг тий. Тэгэхээр тэрийг бол бас зайлшгүй сурч авах хэрэгтэй. Тэгээ стилистийн миний нэг одоо мэрэгжлийн гэхээсээ илүү одоо зайлшгүй хэрэгтэй нэг ур чадвар бол нөгөө EQ айгүй чухал гэж ойлгож байгаа. Одоо сэтгэл мэдрэмж гэх юм уу. Тэгээ тухайн харилцагчаа илүү одоо мэдрээд энэ хүн юу хүсэж байна, юу хүсэхгүй байна гэд хүмүүс ерөнхийдөө одоо юу гэдэг өдөр тутмынхаа утас ингээд сонсоод заа гэл өмсчдөг байхгүй юу тий. Окей гэл тэгэл хүний үгэнд ороод за яг энэ цамцыг өмсөрөө, энэ үндийг өмсөрөө гэхээр өмсчдөг. Тэр болгон өдөр болгон өмсөх хувцсын стилист хэлж өгнө гэж байхгүй. Тэгэхээр тэр хүний одоо нөгөө үзэл бодолтой майндсеттэй нь ажиллана гэсэн үг байхгүй тий. За чи одоо би ингэж өөрчлөлтийг хүсэж байна ч гэдэг юм уу, би ийм одоо баймар байна гэд ягаад одоо хүсэж байгаа мөртлөө хүн тэрийгэ хийж чаддаггүй штэ тий. Тэгэхээр тэрлүү нь одоо зоригжуулнаа ч гэдэг юм уу, тэрэнд нь тууштай байлгана. Би ер нь яг ийм хүн юм байна. Тэгэхээр би яг л ийм байя гэдэг одоо итгэлийн өгнө гэдэг нь илүү бас тэр сэтгэл мэдрэмжийг ойлгож тэрэн дээр нь ингэж одоо урамшуулж, зоригжуулж тий нөлөөлөх тийм мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бас жоохон тийм сэтгэл зүйн талын мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгэхээр миний бас нэг бодлоо өгөхгүй. Би чинь бас нэг хувцсны дизайнер мэрэгчлээ. Тэнгүүд энэ стилист хувцсны дизайн гэдэг байгаа энэ зүйлүүд чинь нөгөө нэг одоо жишээ нь 4 жил их сургууль сураад олцсон мэдлэгээрээ цаашдаа 20 30 жил ингээд тэр мэдлэгээрээ ингээд ажиллаж амьдрна гэсэн үг бол биш. Миний бодлоор бол те ингээд улирал болгон те энэ стилист загвар нөгөө юу гэж ярьдаг штеп. Тренд гэж ярьдаг штеп. Тэ энэ болгон ч нөгөө улирал болгоноор 7 хоног болгоноор ингээд өөрчлөгдөж байдаг зүйл. Тийм учраас ер нь стилист хүн те байнгын мэдээлэл цуглуулдаг, эрэлж хайгуулч те тийм байжээж ер нь мэрэгжилтэй илүү шинэлэг удаан хугацаанд ажиллах боломжтой байдаг ах гэж боддог. Яг үнэ тий. Загвар тренд бол одоо үг байгаа шүү дээ. Загвар тренд бол дөрвөн улирал болгонд чам санал болгож байгаа. Стилист одоо энэ брэндүүд те дизайнеруудын санал болгож байгаа юм. Тэрнээс чи юуг нь худалдаж аваад яаж одоо өмсч хэрэгжиж тэр чинь чиний стил гэдэг байгаа байхгүй те. Тэгэхээр хүнийг одоо өөрийг нь илэрхийлсэн орчин үетэйгээ бас хөл нийлсэн тийм мэдрэмжтэй сайхан харагдуулахын тулд яг л тэр болгоныг одоо хоцрохгүй трендийг бас мэдчих хэвээр яг заавал трендийг мэдснээр хүн болгонд одоо тэр трендийг өмсүүлэх гээд тахасаа илүү би өөрөө нөгөө энэ хүнд яг энэ зохих юм байна гэдгийг санал болгохын тулд зайлшгүй яг мэдчих хэвээр. Тэгээд зөвлөж байгаа хүн учраас зайлшгүй урд нь л явж иж зөвлөн шүү дээ. За энэ стилист мэрэгчлээ ер нь яаж эзэмсэж авсан бэ? Одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Энэ талаараа мэдээлэл хүргэл. Би Лондоны Style Academy-д сурсан Certified Personal Stylist гэдэг мэрэгжлийн сургалтанд суусан. Мөн стил имижтэй холбоотой одоо онлайнаар Udemy ч юм уу тий Европ, Америкийн янз бүрийн сургалтууд холбогдлолтой хэд хэдэн сургалтуудад бол суусан байгаа. Тийм тэгээд энийхээ үндсэн дээр Олала Styling Studio гэдэг өөрийнхөө хувийн студийг байгуулсан. Олала гэдэг нь Францаар вау гэсэн үг тийм. Тэгээд манай студид орж ирсэн хүн вау гэд би ч вау гэж дуу алдаал өөрөө ч өөрийгөө вау гэж дуу алдаал гарах одоо тийм мөрөөдөлтэй гараасай гэдэг мөрөөдөлтэй тийм. Тэгээд Олала гэсэн стайл студио байгуулсан. Тэгээд Bilka Styling Olala Studio гэдэг бас пэйж хуудас Instagram байгаа. Тэрнгээр одоо стилийн хүмүүст хэрэгтэй стилийн зөвлөгөөг
одоо байнга тогтмол оруулж байгаа. Зөвхөн харилцагч үйлчлэгч нартай бол ганцаарчлсан VIP зөвлөгөө, хувийн өнгө тодорхойлох, биеийн хэлбэр, одоо нүүрний хэлбэртэн зохицсон ажил түрүүний ярьдгаар тий ажил мэргэжил хүсэл сонирхол, амьдралын хэв маягтан зохицсон яг тухайн хүнд яг зөвхөн өөрт нь тохирсон одоо стил имижийн зөвлөгөө өгдөг. Одоо хувцсан шүгээг нь янзлж ангил зэгцлэн хамтдаа одоо дэлгүүр хийсчих одоо хэрэгтэй хувцсыг худалдан авалтыг хийн мөн зүйл тэргээр зогсохгүй одоо урт хугацаанд ингээд хүмүүс нэг удаа уулзалт хийхэд бол нөгөө тухайн үедээ нэг гоё болол хөөрөөл тэгээд ингээд жоохон сулраал хайчих магадaltaй байдаг учраас ингээд урт хугацаанд яг коучинг үйлчилгээ үзүүлээд тэ хамтраад ажилладаг ийм үйлчилгээнүүд байдаг. За мөн одоо байгууллага хамт олон зориулсан сургалтын үйлчилгээ сургалт үзүүлж байгаа тийм. Тэгэхээр одоо хувь хүнийг бол яг хувь хүн дээр анхаарал ингээд стил имиж дээр зөвлөгөө өгдөн бич. Байгууллага гэхээр ер нь яа гэсэн үг вэ? Байгууллагт нийтэд нь одоо ингээд зөвлөгөө үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг үү? Байгууллагт бол нөгөө байгууллагын одоо өнгө имиж ч гэдэг юм уу те байгууллагын соёлд нэг хэсэг байгаа шүү дээ тодорхойлох брэнд бүгд тэрнтэй нь холбоотой одоо яг байгууллагын захиалгах сургалт байж болно яг одоо өөрийнх нь онцлог тохирсон. Одоо ер нь бол нөгөө байгууллага байсан ч гэсэн тэр чинь дотроо л хувь хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хувь хүмүүс өөрсдөө одоо стил имижийнхаа талаар ойлголттой болчихно гэдэг чинь тэр байгууллага хүмүүстэй ажилчтай оруулж байгаа айгүй үн цэнтэй хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Энэ удаагийн дугаар маань ийхүү өндөрлж байна. Стил имижийн талаар сонирхолтой яриа өрнөөс оюун бэлгээгчтэй баярлалаа. Баярлалаа. За Happy Bell podcast маань таныг аз жаргалд хөтлөн гэсэн уриатайгаар явж байгаа. Хэрвээ энэ удаагийн дугаар маань та бүхэн таалагдсан бол лайк дараад манай YouTube сувгийг subscribe хийгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Насан туршдаа суралцагч байв. Цахим их сургууль Bell Pocket University